Дараагийн мэдээ хүргэе. Орой өдрүүдэд цагаагаар муудаж анхны цас орсонтой холбоотойгоор өвлийн дугуйны эрэлт нэмэгдэжээ. Даахүрээ зах дээр өвлийн дугуй 100,000-аас 150,000 төгрөгөөр борлуулагдаж байна. За өвлийн дугуй нь халтаргаатай замд автомашины зогсох чадварыг 30-аас 40%-аар нэмэгдүүлдэг байна. 100-аас дээш шүү дээ. Японтоос хамаарат. За тэгээд бүрүүснүүд л голчиж ирэх явж шүү дээ. Бүрүүс 20, 30, 41. За ер нь 100,000-аас тэгээд дээш дөрвөн өсдөг байна. Хамгийн жижиг дугуйнд 100,000 дөрвөн өсөөр. Тэгээд тэрнээс дээш. Би Япон орж ирсэн сайн юм болоо гэж бодож байна. Тэ. Үнэ шүү. Тэгээ энэ одоо энэ би сая сургал асуугаал явж байна. Үнэ. Энэ одоо хэдтэй вэ? 100. Одоо хэдтэй хөвтэй мөг яаж мэдэх юм? Хэдтэй хөвтэй байна вэ? 60% тэр дугуй. 60. Ордос Японд дугуй шүү дээ. Орч Японд тэ. Хайшул тийм л байгаа юм. Тэр орчсон Японд дугуй тэ. Тэгээд тэрнээс таалимтай тэр дэш байна. Шинэ болохоор шинэ 250,000 ширхэг. Тийм үү. Хааш. Нотных төлсөд бол арай үнэтэй л болсон юм л тэ. Тасралгүй дугуй ирээд хүн тэгээд ажиллаад шүү дээ. Шинэ 2-3 өстөр заримдаа болоо тэгэл. Тэгээ олсод тэгэл нэгтэл ажил хийж байгаа юм чинь тэгэл ажил ирээд байвал аль хийгээл. Тэрнээс нөгөө эрэлт их байгаа юм сайн ажиллаад байв. Тий. Эрэлттэй. Ингээл дугуй солиод араас нүрс тасрахгүй зарим үед бол шинэ 2-3 өстөр ажиллана шүү. Жижиг дугуй 10, том дугуй 10 таарсалж байгаа. Өдөр дээр нь хэдэн машин дугуйгаас солиож байна? Нэлээд олон машин орно шүү дээ. Ачаалтаас их байх шиг байлээ тий. Нэлээд ачаалттай нөө. 18-т ямар болов?